өнгөч мэддэг бид орны таймыг хэрэглэн сумын хүүхдийн ургаар цэцэрлэг багшийн тусгаар 8 жилдээ ялсаж байна. Бага насны хүүхдийн хөгжил эрүүл ахуйн дадал хэвшлийг олгож тэрийг хайрлаж хамгаална гэдэг нь миний мэргэжлийн хамгийн сайхан юм. Хүүхэд гэдэг дэгэгийн ертөнцийн хамт суулж хөгжиж хүн болох суурь төлөвслийг нь олгож байгаадаа баяртай байлаа. 2024-оос 2025 оны хичээлийн жилд ахлах А бүлэгт энэ Цэрэндлэгэр багшийн хамт ажиллаж байна. Бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд 4 чиглэл 28 дадал чадварыг төлөвлөж өдрийн дэглэмийн дагуу тогтмол сургалт үйл ажиллагаагаа зохион явуулж байна. Эрүүл мэндийн төвийг санаачлан, шинжилэн дохижуулсан. Энэ төвийг дохижуулснаар хүүхэд эрүүл ахуйн дадал хэвшлийг тоглонгоос суралцах, бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн нь онцлог даваа тал юм. Хүүхдийн нас, сэтгхүйн онцлог, багаар ажиллах хуулийг дэмжин 38 төрлийн сургалтын хэрэгэлдэхүүн бэлтгэн түүгээрээ дамжуулан нэмэлт болон тусгай дэмжлэгтэй хүүхдүүрт хүрч ажиллахыг зорж байна. Эрүүл мэндийн төв нь жишг болж 8 бүлгийн багшийн туслах нартай түгээн дэлгэрүүлэн бусад багшийн туслах нар амжилттай хэрэгжүүлэн нийт цэцэрлэгийн 195 хүүхдэд хүрч ажиллаж байна. Мөн өөрийн хийж хэрэгжүүлж буй сайн дуршлагаа 3 дугаар бүсийн 5 цэцэрлэгт түгээн дэлгэрүүлж хамтын оролцоотой хөгжиж байна. Багшийн туслах нарын мэргэжлийн бүлгээр хэлэлцэж бие даан судлан суралцах аяныг санаачлан зохион явуулсан. Энэ аяны хүрээнд саван урлал, бэлдэц сургалтанд, онлайн сургалтанд хамрагдаж эко саван урлах аргачлалыг бие даан суралцсан. Өөхөн тос, шүлт ашиглан эко саван хийх аргачлалаа 15 багш, багшийн туслах бусад ажилчдад мэдлэг туршлагаа түгээх сургалтыг зохион явуулсан. Өөрийн бүтээсэн эко саван тансаг нэртэйгээр урлан нийт 100 ширхэг саван хийж бусдад танилцуулаад байна. Бага насны хүүхдийн энэт хөр цалигсан энэт өргөндөө ажиллах гэдэгтэй өөрийн хүсэл мөрөөдөлтөө хөтлөгдөн Улаанбаатарын техник сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийг сонгон сурч байна. Эзэмшсэн мэргэжилтэй эзэн болж өөрийн мэргэжлийн онцлог даваа талыг таниулах цэцэрлэгийн багш 2024 боловсрол оролдоод 2 дугаар үеийн 3 дугаар шалгуулт хүртэл амжилттай энэ жилийн цэцэрлэгийн багш боловсролд оролдоод өөрийн сайн арга туршлагаасаа түгээн дэлгэрүүлэхээр оролцож байгаадаа баяртай байна. Багш хүн гэдэг нэр баян, хайраар баян, эрдмээр баян, энэ дээр баян, ерөнхийдөө дэлхийн хамгийн баян хүн багш хүн юм аа.